Бид нэр power house дээр ирлээ. Гэт бол нэг иймэрхүү юм байна. Тэгээд шууд галт тэрнээс эхэлж байна. Тэгээд одоо бид нэр хэлээд юм авчруулах гэж байна. Тийзээ авах гэж байна. Бид нэр map авсан. Тэгээд тэрийнхээ дагуу ингээд ийм үеүүдээр явна. Нарцус бол юм байна. Тэгээд энэ болохоор пиано. Тэгээд ингээд ард юм байна. Ингээд ардаг амар гой зүйлхэн байна. За энэ болохоор гитар. Ингэдэг амар гой зүйлхэн слайм шиг. Тэгээд ингээд ардаг. Газар наад ирлээ Viglos гэд. Тэгээд энэгээр бол мэдээж хүүхдийн юмд байдаг. Viglos юм ховтас тэгээд дуумо хөгжмүүд нь байна энэгээр. Өөрчлөсөн байна. За энэ нь болохоор толгой ингээд яадаг гоё толгойн ингээд сэтгэхгүй тиймэрхүү зүйлс байдаг юмнууд байна. За ингээд шууд харваас ингээд хэлж байна. Тэгээд энэ болохоор мэдээж ойлгомжтой толгойн дээр ингээд юм алин унаас ирсэн чинь нэг юм шууд бодолтой ирсэн ингээд энэ байна. Ширтэх ёстой гинэ. Заавал голроо ширтэх ёстой гинэ. Тэгээд ингээд энэ гараа ингээд тавихаар гэр сан зүстэй юм. Ёо. Янгаваа. Даад би яах ч вэ? Тэгэхээр ингээд гараа тавихаар ингэж байгаа займ. Ингээ хог аялал хойг аяллыг бол ингэж гой багсгаж хайдаг байна. Жишээлбэл одоо ингээ шилээлээ гэхэд бүр ингэтэл нь өөрүүлээд амар гой том юмнууд байна. Надаа бүр ийм том. За ингээ бүгд орж эхлэе да. За энд бол ингээ ийм гой онгоц монгосны талаар байна. Би бүр энийг дээшээ доошоо гараад бүр болохон бил хараа энэ мөн бүх ямар аврах том юм бэ. Яа ийм лаг ингэж байдаг. Станерээ. Тэгэхээр ийм том бөөрөнгийн хар юм байна. Юу юм бол та. За тэгээд энэ болохоор ингээд гой сансрын хэсэгчдийн тухай ингээд манай Монгол бүр агч аваад байгаа болоо даа гэлэхгүй. За одоо энэ нэг сансрын хэсэгч байна. Боо сайн уу сансрын хэсэгчээ. Гээд сансрын хэсэгч байна. Ийм гой машинууд байна. Тэрүүгээр бол бүр ийм морьтой юмнууд байна. Дээгүүрээр бол бүр ийм том онгоцнууд байна. Тэгээд энүүгээр бол галт хэрэг байна. Тэрүүгээр нэг номнууд ах шиг харагдаад байна. За тэгээд энүүгээр бол ингээд ийм юмнууд байна. Стад гэсэн байна. Энэ гой гэрэлтэй газар тэгээд миний нөө бүртгэх байгаа чинь. Тэгээд энэ маань болохоор юу гэхээр ийм барилга байшин юм байна. Ийм барилга байшингуудын тухай байна. Тэгээд энэ лүү нэг ороод ирсэн байна. За тэгээд энэ нь болохоор ямар тойл вэ гэхээр австралид болохоор усаа их хэмндэг. Тэгээд усаа нэртэй энэ болохоор ийм энийг өнө хэрэгэлдэг. Тэгээд яагаад гэвэл энэ болохоор усыг ингээ баг хэмжээр гойжулдаг. За тэгээд энэ шүршүүрөнд ахын дүүрт хүмүүсээс ийм ногоо мэгэлдэг. Тэгээд энэ юм гэхээр ингээд хэдэн минут орно. Тэгээд үнээс талаад олон минут оролцоод дуурчдаг гэсэн. Тэгээд энэ угаалгах машин болохоор одоо тийм хуваагаар сардаг гэсэн. Одоо галт тооныхоо нөрөнд ичсэн байна. Тэгээд ягаад би зөвхөн галт тоон харуулад байна вэ гэвэл энэ тавилгандаа биш. Энэ одоо ингээд хийж байгаа юм одонт нь болохоор ингээд хог хаягдлын модор хийсэн. Ингээд байгаль нээлттэй байгалийн хамгаалалтанд бол хог хаягдлын моднууд гэсэн үг. Дараачихнаас маань бол усны тухайга. За ус маань бол одоо ингэж цэвэршдэг гэсэн үг. За одоо шийдвэл одоо ийм гоё ус тестаа ингэсээр байгаа тэгээ баха ийм болоод. За ийм хүн байгаар ус маань явдаг гэсэн үг. Тэгээд хамгийн ихдээ ийм байснаа тэгээд гадагшуугаараа ингэж яваа. Тэгээд доошоогоо ингэж урсж агаад ингэж яваад тэгээд дахиад доошоо ингээд хүмүүстэй очдөг байхад ингээд шүүлтрээд гэх мэтчлээ одоо ийм байгаа. Тэгээ сайн зургийн тараадаа ороод тусаж жоод ийм байна. Тэгээд энэ болохоор ингээд усны тухай усны юм байна. Эсвэл одоо энэ шүү дээ. Ингэж харагдаж байна. Энэ усан гэсэн үг л дээ. Энэ болохоор усан дотор байдаг бактериуд гинэ. Эдгээр болохоор ийм уснууд, ийм уснууд. За тэгээд ийм дараалтайгаар ингээд бас явж байгаа. Тэгээд бас энэ
усны дотроо юмнууд байна. За ерөнхийдөө бол ингээд влогоо дуусгая. За тэгээ влогоо дуусгахдаа сүүлийнхөө хэлэх хэрэгтэй. За тэгээ сүүлийн маань үг бол мөр нь усаа хайлаж ганараа. Тэгэхгүй бол одоо дэлхийн дулаал ирж байгаа. Тэгээ бид нар бас бодохгүй усгүй болч магадгүй тийм учраас усаа сайн хайрлах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол бас моднуудаа ч гэсэн хайрлах хэрэгтэй. Мод байхгүй бол мэдээж ус байхгүй нь ойлгомжтой. За тэгээд ерөнхийдөө бол модоо бас хайрлах хэрэгтэй. За тэгээд бас ингээд илүү олон одоо энэ бичлэгэн дээр гараагүй зүйлсүүдийг үзэх хүсвэл одоо миний Emotion Vlog гэсэн нэртэй пэйж утсаас хайж олоо. Тэгээд тэндээс би тайлбартай зөв юмнууд юмччинь. Тийм учраас түүнээс ороо тэгээд үзсгээрээ. За ингээд баяртай Драчийн Vlog хүртэл